Сайн уу миний найз, найзыгаа сануу. Найз нь бол санлаа. Чамд хичээл зааж өгөхгүй хүлээс суулаа штэ найз. Миний найз ч гэсэн өнөөдөр ямар хичээл сурах вэ? Бодож, санаж ирвөө. Ерөн хичээлээ давтаад байгаа эз. Анх чи одоо хичээл амархан байна. Хийхэд үнэхээр амархан юм байна. Өнөөдөр жоохон давтахгүй, жоохон алгасан ч гэсэн би дороо 2 хоног 1 хоногийн турш хичээл хийгээл буцаагаад сайжирч чаднаа, дагч чаднаа гэж хит их өөртөө итгэлтэй байгаад байж болохгүй шүү. Тэгэж алгасаад байх юм бол нэг л өдөр хичээл хэцүү болж эхэлдэг, амаргүй болж эхэлдэг. Тэгэхийг хүсэхгүй байгаа зүтэй. Тийм болохоор өдөр болгон давт шүн унтахынхаа өмнө нэг бичлэг үзээд давтаад тэрний дагуугаар найз нь ерөнхийдөө чамд юу гэж хэлээд байдаг вүлээ? Миний найз бичлэгээ үзээд давтаад үг үсгээд үгээр тоглол. Үгээр тоглож иж чи солонгос хэл болон өөр орны хэлийг ч гэсэн сурахад хөгжилдөөгөр сайн сурч чаднаа гэж хэлсэн штэ. Тэрний дагуугаар хийгээрэй заа юу. Өнөөдөр сурах зүйл бол 있습니다. Энэ дээр өчигдөрийн миний хэлж өгсөн 있습니다 болохоор шиус нь хойшоогоо хойшлох байгаас энэ чи юу яриад байгаа юм бэ? Гэвэл миний найз чинь хичээлээ давтаагүй байна. Харин тийштэй юу боллоо гэд хойно нь 쌍시옷 орцсон байхад ийн биш болвол мэдээж орлуулахдаггүй гэж олж харсан байна. Тэгвэл мундаг байна. Гэхдээ энэ удаад бол 있습니다 гэд 있습니다гаар дуудагддээ шүү. Дуудлага бол 있습니다. Okay, so good. тэгвэл 있습니다의 эсрэг үг 없습니다. дуудлагатай. Энэ дуудлагнаар их чухлаар миний найз сайн санаж явах дуудлагууд. Энэ дуудлага өөрөөс болоо солонгос хэлний сайн муунаа илүү харагддаг. Анхаарахаар байгааз тэгэхээр 위치 관련 어휘가 소리. Тийм одоо дотор, дээр, доор, үгүй бол баруун, зүүн 어휘нэр байдаг та. Тэр 어휘наас заагаад өгье. Миний найз дагаа хүрээ дээр. Энэ ч гэсэн нэг хэцүү шээ. Миний найз бол дороо сурахаар. Алим ширээн дээр байна. солонгосоор 위. Энэ удаад алим ширээний доор байна. 아래. 밑. ширээний урд байна. ширээний урд. 책상 앞에. 앞. ширээний хойно байна. 책상 뒤. ширээний баруун талд байна. 옆. ширээний шүүгэн дотор байна. 안. шүүгэн дотор биш гадна нь байна. 밖. Энэ удаад үнэхээр ширээний баруун талд байна. 오른쪽. алим ширээний зүүн талд байна. 왼쪽. окей. За. алим ширээний доор байна. 밑에. алим ширээний дээр байна. 위에. 알림 ширээний баруун талд байна. 오른쪽에.
алим ширээний зүүн талд байна. 왼쪽에. алим шүгэн дотор байна. 안에. алим шүгэний гадна байна. 밖에. алим ширээний доор байна. 밑에. 아래. So good, good, good girl. Good girl. Good friends. You're so great. Онцэн өнөөдрийн хичээл бол ингээд дууслаа. Өдөр болгон энэ хичээлээ сайн санаад, сайн давтаад, үгээр тоглоод миний нэг чинь солонгос хэлтэй мундаг болоорой заа юу. За дараагийн хичээл дээр олзъя. Миний найз мундаг болохоор чи шатна. Өөртөө итгэлтэйгээр байгаарай. Баяртай.